Манай засгийн газраас агаарын бохирдлыг багасгах, бууруулах, арилгах ойрын хугацааны, дунд хугацааны, урт хугацааны юм бодлого хөтөлбөрийг боловсруулж байна. За ойрын хугацааны шийдэл нь бол энэ цахилгаан халаагаар өнөөдрийн гарч байгаа энэ үзэсгэлэнгийн бас нэг зорилго бол ойрын хугацаанд шийдэх шийдлүүдийг дэлгэн тавьж харуулж байна. Энд одоо түлшнээс ахуулаад цахилгаан хэрэглээний зуух, цахилгаанд энэ нөхцөлийг бүрдүүлэх юм бол бид энэ Улаанбаатар хотын А бүст их тойргийн дотор бол яндан ашиглахгүй байх боломжийг бүрдүүлье. За амжиргааны булгааж төвшнгөөс доогуур олохдоо улсуудад бол энэ цахилгааны дулааны хэмнэлт хөнгөлөлтөө зээлийн нөхцлөөр шийдэх боломж юу байна. Гэхдээ нийтийн эрх ашигын үүднээс энэ утааг багасгах энэ шийдэл одоо хамгийн хурдан үр дүнтэй болж байна. Хоёрдугаарт нь энэ түлш халаагуур цахилгааны хосолсон шийдлүүд одоо нүүрсийг боловсруулж утаагүй түлш, дизель, шингэн түлш, шахмал түлш, газ үйлдвэрлэдэг энэ шинэ технологи, Америкийн технологиг одоо оруулж ирэхээр ажиллаж байна. Ингэвэл одоогийн нүүрстэй адил буюу хямд өтгөтэй нүүрс гарах, зарах тийм боломжийг бүрдүүлнэ. Яг гэвэл нөгөө нүүрснээс ялгаж авч байгаа бус бүтээгдэхүүнийх нь өндөрнөр энэ алдагдлыг нөхөд ингээд нүүрснээс газ гарна, газын шийдэл байна, шингэн түлш, дизель үйлдвэрлэнэ, бензин үйлдвэрлэнэ гэсэн үг шүү дээ. Нүүрснээс манайх бол хүрэн нүүрсээр баялаг ус учраас энэ технологийн шийдлүүд дунд хугацаанд одоо туршиж шалгаж байна. Ойрын дунд хугацааны шийдлүүдийг маш сайн шалгаж туршиж хэрэгжүүлэх бол өмнө одоо зуух, түлшгээд олон төслүүд дандаа амжилтгүй болж төрийн их мөнгө өргөцсөн. Ийм учраас бүх асуудлуудыг одоо авилгатай тэмцэх газрын хяналтын дор маш үр дүнтэй төслийг хэрэглэхийн тулд туршиж сүүлийн 2-3 сарын хугацаанд олон зуун шийдлүүдтэй танилцж ажиллаж байна. За урт хугацааны шийдэл бол урт хугацааны буюу одоо бидний эхлүүлэх гэж байгаа шийдэл бол Улаанбаатар хотын дагуул хотыг хөшгтийн хөндөд одоо Аэро Сити аялал жуулчлалын чөлөөт бүс зарлаж тэнцээ ажлын байр бий болгосон, шинэ төвлөрлийг бий болгох, хөдөөд бүсийн төвүүдийг хөгжүүлж, аймагуудыг хөгжүүлж, төвлөрлийг сааруулж, хөдөөгийн хөгжлийг дэмжих ийм урт хугацааны зохис бодлогыг хэрэгжүүлнэ. Ингэснээр бол Улаанбаатар төвлөрлөөс одоо ихтэй сургуулиудыг гаргахаас ахуулаад энэ хотын төвжирэл утаа шийдэгдэх юм болон болцоонууд бүрднэ. Өнөөдөр одоо оюутнууд амарцсан үед ихэд хотын төвжирээ ямар байгуулж байна тийм ээ. Гэх мэтлийн бүхэл болцоонуудыг судалж байна. Ингэж байгаа засгийн газрын уралдаанаар туршилтуудаа танилцуулна. Ингээ бид нар ямар ч байсан нэгдүгээр удирдалтаа багтааж энэ ойрын хугацаанд шийдэх асуудлууд, ойрын хугацааны шийдэл, дунд хугацааны бодлого, урт хугацааны хөтөлбөр 3 гаргаснаар одоо 2024 он гэхэд утааг үндсэнд нь арилгах, 2020 онд бол дор хаяж 50% багасгах ийм зорилт тавьж орон сууцчлах гэр ороолын барилгажуул дахин төлөвлөлтийн талаар нөгөөдөр бол ерөнхий сайд мэдээлж байна. Энийн хамгийн олон улсад туршигдсан амжилттай шийдэл нь бол түрээсийн орон сууцны хэлбэр байна. Одоо чөлөөлөгдсөн газрууд дээр өнөөдөр энэ гэр ороолын барилгачлалтын ажилд нэг 50000 орон сууц баригдсан. 1100 айл гэр ороолоос орсон байна газрууд жилж. Тэгэхээр энийг дамжин өнгөрөх буюу одоо түрээсийн орон сууцаар дэлхийн бүх улсуудад одоо Швейцарт, Германд олон улсууд энэ түрээсийн орон сууцаар хямд өртөгтэй түрээсийн орон сууцны барилгаар гэр хороолыг барилгаж одоо энэ орон сууцны асуудлыг шийдвэрлсэн энэ жишгийг бүрдүүлэхээр одоо түрээсийн орон сууцны хууль эрх зүйн орчин бүрдүүлэх. Зах зээл 40,000 орон сууц барих болно гэдэг энэ дээр яг шийдэл. Тэр 40,000 орон сууц бол бас ихэвчлэн арай 3 өрөөнөөс дээш 80 м2-аас доош тансаг зэрэглэлийн сууц байна. Тэрний нөхцөл сайжруулах зээлээр одоо орон сууцнд амьдарч байгаа улсууд шийдэж оруулах нөхцөл сайжруулах зээлээр харин тэр 80 м2-аас доош чөлөөлөж байгаа орон сууцнд гэр орол дугаарыг оруулах ийм бодлогын арга замыг эрэлхийлж байна. За энэ бол одоо нэг шийдэл нь бас 35 сая төгрөгөөр ийм байшин барьж байгаа утаагүй орон сууц. Энийг дид бүтцийн төвөөр одоо Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорон дээр 200 айлд ингэ туршиж хэрэгжүүлнэ. Ингээд төрөл бүрийн арга хэлбэрүүдийг энэ 35 сая төгрөгөөр 15 хоногийн хугацаанд энэ байшин баригдаж байгаа. Энэ бол утаагүй, яндангүй байшин. Одоо энэ төслийнх нь хүн цааш нь явуулдаа ийм 3 сонголтуудаар ийм байж болно.